Сайн байцгаана уу үзэг сонсогчдоо тархины алаас подкаст нэвтрүүлгийн дараагийн дугаар маань та бүхнийг сонирхолтой сэдвээр хуваалцахад бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн маань дугаар сэтгэл зүйч Пүрүсүрэн өргөд ирсэн байгаа. Тэгээд та сонсогч үзэгчдээ өөрийгөө танилцуулаад эхэлнэ үү. За сайн байцгаана уу? Намайг Пүрүсүрэн гэдэг. Бета сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаачаар одоогоор ажиллаж байгаа. Ерөнхийдөө ажилдаг салбар маань үл ухамсарлахуйд болж буй үйл явдлыг анализ хийж түүнд байгаа зангилаануудыг зэгцлэх. Тийм маягаар засал хийдэг гэмээр юм уу? Тийм. Тэгээд одоогоор яг энүүгээрээ мэрэгшгээд явж байгаа тийм юм байна. Тэр өнөөдрийн бидний нөгөө сонгож байгаа сэдв маань өөр сэтгэл зүйн салалттай холбоотой сэдв байгаа. За тэгээд мэдээч эрэг хүн ихээс төрөөд за тэгээд хүүхэд насаа эцэг эхтэйгээ өнгөрүүлж байгаад ямар нэгэн байдлаар махан биеэрээ нэг одоо гэр бүлээсээ тустай амьдрах үйл явц ингээд эхэлдэг шүү дээ. Тэгэнгүүт бие махбодын хувьд тустай ингээд байгаа хэдий ч сэтгэл зүйн хувьд одоо нөгөө салах шаардлагатай байдаг уу? Тэгэнгүүт сэтгэл зүйн салалт явагдах нь өөрөө ингээд ямар ач холбогдолтой ингээд талаар өнөөдөр илүү ингээд үзэгчтэй хүрэх гээд байгаа. Тэгэхээр хоёулаа хамгийн түрүүнд сэтгэл зүйн салалт гэдэг нь өөрөө юуг илэрхийлээд байгаа вэ гэдгийг тайлбарлаад эхлэе. Тэгэхээр хүн төрөхдөө 3 хувийн холбоотой төрдөг гэж үздэг. За тэгээд тэр 3 хувийн холбоо нь эхнийх нь яадаг вэ гэхээр эхээс бие одоо ээж хүн жирэмслээд хүүхдээ яг өөрийн хүн холбоогоор гидсэн дотроо тийж яадаг те. За тэгээ энийг болохоор юу гэж хэлдэг вэ? Махан биений хүн холбоо гэж хэлэгддэг. Махан биеийн хүн холбоо их хүн өөрөө төрснөөр одоо беби биеэс ээжийн биеэс гадагшилж гарснаар хүн холбоо тасардаг гэж үздэг. За эхнийх нь хоёр дахь нь юу байдаг вэ гэхээр дархлааны хүн холбоо гэж би. Нөө тэр хүн холбооны үг илэрхийлдэг вэ гэдээ аваад үзэхээр дархлааны бие гэхээр энэ махан биеийг одоо би хүүхэд өөрөө яаж тэжээх вэ гэдэг бие организм нь өөрөө тэрэнд суралцах шаардлага гардаг тийм үе гэж. Тэгэхээр тэр хүн холбоо нь хөхний сүгээр үүссэн гэдэг гэж үзсэн. Тэгэхээр хөхний сүгээр хүүхэд хооллож эхэлснээс хойш тэр дархлааны хүн холбоо ихээс хамааралтайгаар үүсч идэг. Тэгээ хөхний сүү болоноос хүүхэд нэг 2 настайдаа ч юм уу ойгоо 15-таа салах үед дархлааны хүн холбоо тасарлаа гэж байна. Яагаад гэхээр хоол боловсруулах чадвартай болцсон. Өөрийн биед ямар эрдэс бодис хэрэгтэй, ямар эрдэс бодис хэрэггүй вэ гэдгийг ангилж ялгаж чаддаг. Одоо бидний 2 дахь тарих гэж яригддаг нарийн бүдүүн гидс маань өөрийн гэсэн ийм салалтыг ихэн одоо бактериас ялгаж сурна гэсэн. Өөрийн гэсэн бактеритай үүсгэсэн байна гэсэн. Тэгэхээр энэ үед юу яригддаг вэ гэхээр ээжийн урагт байгаа тэр бактерийн тоон төрөл олон байх тусам хүүхдийн тэр нарийн бүдүүн гидсэнд үүсэж байгаа хүн холбооны тэр одоо суур сайн байна гэж үзнэ. Бактери бага төрөл байх тусам хүүхд өөрөө хоолны дуршил бага эсвэл хоолн дээр нэг төрлийн юм идэх гэдэг ч гэдэм үү. Иймэрхүү зүйл үүсчихдэг. Тэгэхээр энэ нь ингээд дархлааны хүү гэдгээр яригдана. За түүний дараагийн сэтгэл зүйн хүү гэж байна. Сэтгэл зүйн хувийн холбоо гэдэг зүйл нь юу вэ гэхээр төрхөөс ахгуулаад бидэрт их хүн хүүхэд 2 болон аав ээж хүүхэд 3-ын дунд үүссэн маш тийм гүн холбоо байдаг гэж үздэг. Яагаад тийм байдаг вэ гэхээр нэгэнд аав ээж 2-ын бие буюу ДНК-гаар тэр хүүхэд бүрдэж байгаа тийм. Тэгээд тэр ДНК-гаар бүрдэж байгаа учраас эцэг эх 2 өөрийн ДНК-г мэдрэх мэдрэмж гэж төрөлх юм байдаг. Тэр ДНК миний биед биш хүүхдийн биед байгаа ч гэсэн эсийн хувьд 2 эсүүд хоорондоо долгионо мэдэрч идэг. Ижил хэлбэлцэл байж гэнэ гэсэн үг. Тэгэнгүүт тэрэнд дунд нэг зүйл байдаг нь энэгшил гэдэг зүйл ээжтэй сайн явагдах, аавтай бас сайн явагдчихэж хүн сэтгэл зүйн хувьд тархлаа сайтай болж одоо байдгаа гэж үздэг тий. Сэтгэл зүйн одоо онлоор бол. Тэгвэл тэр энэгшил гэдэг байгаа зүйл нь юу вэ гэдээ аваад үзэхээр сэтгэл зүйн энэ хүн холбооны мэдээллийг дамжуулах холбоос хэр хурдтай байгааг шалтгаална гэсэн. За тэгэнгүүт их хүн өөрөө түгшилт өндөр, ээж өөрөө түгшилт өндөр, хүүхэдтэй үргэлж санаа зовдог, өөрөө сэтгэл зүйн асуудалтай, аав нь өөрөө сэтгэл зүйн асуудалтай, хүүхэдтэй үргэлж санаа зовдог бол энэ хүн холбоо тавигддаггүй. Яадаг вэ гэхээр хамгаалалт нь үүсэл яваад байдаг гэсэн. Хүүхэдтэй цаг үргэлж миний хүү яаж байгаа бол миний хүү хаана юу хийж яваа бол яана тэр минь ингэчихвээ гэж бодох тоолонд хүүхдийн тэр эс нь өөрөө тэрийг хүлээж аваад. Тэг хүлээж аваад ахаар нөө эсүүд яадаг вэ гэхээр үргэлж төгшүүрийн байдал руу шилжиж ороод
би нэрээ юу хийх ёстой вэ гэдэг одоо нэг өөр би аяхта усууя гэж бодоод байж яхад ээжийн тэр төгшүүрийн тэр бодлын хэмжээс миний эсэнд мэдээллийг дамжуулангууд би гинт усуухаа мартдаг ч гэдэг юм уу. Ингэснээр нөгөө сэтгэл зүйн салалт үүсээгүй байгаагийн хэлбэр гэдэг нь энэ. Сэтгэл зүйн хүн холбоо гэдэг нь энэ. Нөгөө талдаа юу вэ гэхээр ингэж хүүхдийг бид нөгөө сэтгэл зүгээр нэг хувь хүн гэдгийг одоо хүлээн зөвшөөрөхгүйгээр миний нэг одоо хэсэг шүдэ гэж ээж аавд бодсноор юу үүсгдэг вэ гэхээр нөгөө хүүхдийг өөрөө бие даасан эсүүд өөрсдөө би өөрөө бие даасан бодгол юм аа. Би өөрөө бие даасан оршихгүй юм байна. Тийм учраас би өөрөө өөрийнхөө юу их гэж байгаа вэ гэдгийг зохицуулах үүрэгтэй байна гэдэг хөгжил нь тархин дотор явагдах болчихдог гэсэн. Тэгэхээр тэр хөгжлийг явуулахын тулд яах ёстой болж ирдэг гэхээр эцэг эхчүүд эхлээд өөрсдөө хүүхдээсээ сэтгэл зүйн хүн холбоогоо таслаа гэж үздэг. Эцэг эхчүүд өөрсдөө. Яг тэгвэл хүүхэд өөрөө тэрийг тасалж мэддэг. Хүүхэд үргэлж энэс хараат байна гэдгийг ойлгоно. Тэгээд анх ямар ойлголттоор хүүхдийн тархинд энэ ойлголт суун яг тэр хэмжээгээр том болдог учраас эцэг эхийн хамаарал асар өндөр байдаг гэсэн. Тэгэхээр эцэг эхчүүдэд хэлмээр байдаг зүйл нь юу байдаг вэ гэхээр хүүхдээ хувийн орон зайтай. Хувь хүн энэ өөрөө тархиараа юм боддог, өөрөө амьдралыг харах өнцгтэй, амьдралд бэлтгэгдэх ёстой гэдгээр хараагүйгээс болоод хүүхдийн тэр хөгжлийг бид 0-6 наснд гацаачдаг. Гэтэл 0-6 наснд юу явагдаж байгаа вэ? Хүүхэд өөрийгөө би тусдаа бий гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөх шаардлага гарч ирдэг. Тэгжээж өөрөө анализ хийх, тэгжээж амьдралд би шийдвэр гаргах гэдэг дараа үе шат руу ордог байхад бид нар тэрийг нь бойлуулцдаг. За тэгээд энэ нөгөө хүн холбоо хитрхи их байх тусам юу үүсдэг вэ гэхээр өсвөр насны нөгөө хямрал гэдэг зүйл өндрөөр үүсдэг. Хит их дарагдсан тэр мэдрэхүүгээс болоод өсвөр наснд яа би хүүхдтэйг очроо олохой болоод байна гэдээ аав ээж нар ярьдаг шүү дээ. Аав ээж нарын тэр яриад байгаа өнцг нь юу вэ гэхээр зөвхөн өсвөр наснд хүүхэд очиод юу вэ гэхээр томчууд ин ярьж байгаа нь буруу ээж болох юм байна. Би аав ээжтэй үгүй гэж хэлчих болдгийм байна гэдгийг ойлгосон цаг мөч байдаг учраас эсэргүүцэл асар ихээр гарч идэг. Яа тэгэхээр тэр чинь юу гэсэн үг вэ? 0-10 нас хүртлээр үргэлж аав ээжийг л сонссон гэсэн үг. Юу ид, юу өмс, юу гэж дугар, юу гэж хоолыг хүс одоо яг дуртайг нь эцэг эхчүүд бид нар өгчээсэн байж таардаг. Тэнгүүд тэрэнд үгүй гэж хэлэх эрх нь үсээд ирэхээр хүүхэд яадаг вэ гэхээр өсвөр наснд ороод ирэхээр хямраад ирдэг. Хэрвээ энэ өсвөр насны хямралыг үүсгэхийг хүсэхгүй байгаа бол маш багаас нь тахгуулаад чи өөрөө бүхнийг хийж чадна гэдэг итгэлийг тэр хүүхдүүдэд өгч явах хэрэгтэй. Тэгжээж нөгөө хүн холбоо буюу салалт сэтгэл зүйн холбоос тасарнаа гэж үздэг. Монголд болохоор юу байдаг вэ гэхээр 0-аас яг юм гендрийн нэг асуудал үүсэж байдаг. Эрэгтэй хүүхдийг 0-аас бага наснд нэг тоохгүй ижсэн аа. Гинт томрох болонгууд ингээд тоогоод эхэлдэг. Нөгөө хүүхд маань ингээд гинт юм одоо юу гэдэг би өөрөө одоо нэг бодгол юм байна гэж бодоод амар өөрөөсдөө ойлгоо явж исэн чинь гинт өсвөр наснд ороод ирэнгүүт нэг хязгаарлалтууд хийгээд ирдэг нөхцөд үүсэнгүүд тэнд эрэгтэй хүүхдийн хувьд асар их юм зөрчил үүсэж байна. Эмэгтэй хүүхдэд яадаг вэ? Хэд их анхаарал донд байж байгаад гинт бас тэрийг салгалаагингүүд тэр нь бас ингээд хямрал үүсгээд. Тэгээ энэ хямралууд өөрсдөө яадаг вэ гэхээр хэрвээ одоо хүүхэд маань өсвөр насндаа хямралаа зөв даваад өсвөр насаагаа зөв илэрхийлдэг болоод хувь хүн лүгээ одоо хувь хүн болж төлөвшөхгүй бол дунд насны иргэний хямрал гэдэг зүйл 35-аас 40 наснд үүсдэг. За тэр наснд бүр асар их өөрчлөлтийг хийх гэж оролддог буюу амьдралаа бүр ингээд оронгоор нь өөрчилж. Тэгэхээр нөгөө хямрал болгоныг бүгдээрээ тооцож яах хэрэгтэй гэдэг. Хүүхдээ аль болох бие хүн лүүнд чиглүүлж чи бол бие хүн юм аа. Чи бие хүн учраас өөрөө асуудлыг шийдвэрлэх чадвар бий гэдэгт нь хэлж сургах хэрэгтэй. Одоо жишээ нь 2 насны синдром гэж байгаа шүү дээ. 2 насны синдром яагаад үүсдэг вэ гэдээ аваад үзэнгүүд 2 насны синдром дээр хүүхэд үгүй л гэдэг. Үгүй би өөрөө. Тэрний юу гэхээр дотооддоо одоо би салмаар байна. Одоо би танаас хамааралгүй болмоор байна. Одоо би хүн холбоогоо ингээд тасалж иж бидний хөгжил цаашаа явах гээд байна гэдгийг илэрхийлээд байхад бид нар яадаг вэ гэхээр тэрийг нэг хямрал амар хэцүү ямар одоо үгэнд ордгоо хүүхэд муу хүүхэд гэдэг янз янзын нөгөө хүүхдүүд ийм цол өгчдөг. Фрейм үүсгэждэг. Тэр нөгөө хүүхдэд явандаа яадаг өөрийгөө ухамсарлах буюу өөрийгөө үнэлэх үнэлэмжид маш муу гардаг.
Тэгэхээр тэр хүүхэд болгонд гарч ирж байгаа илэрцүүдийг маш зөвөр нөгөө олж харж явах юм бол хүүхэд өөрөө сэтгэл зүйн хувьд юу хүсэж байгаа вэ гэдгийг илэрхийлэх чадамжтай байдаг. Бараг зарим үед биднээс илүү эрүүл ийм сэтгэл зүйтэй байдаг. Тэнгүүд эцэг эхчүүд өөрсдийнхөө траумагаас болоод хүүхдээсээ сэтгэл зүйн холбоог тасалдаг. Тэгэхээр миний ойлгож байгаагаар сэтгэл зүйн салалтанд нь ер нь бэлдэх одоо гэж хэлмээр ч юм уу одоо эхлэх сэтгэл зүйн салалтыг нь хийж эхлэх тэр үйл явцыг эцэг их хийж эхлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ нь өөрөө ингээд насанд хүрсэн хойно болоод байгаа процесс биш. Эхээс төрснөөс өгсүүлэл явагдаж байгаа процесс. Тэгэхээр эцэг эхчүүд ер нь бол нөгөө нэг тусдаа хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж тарж штэ тий. Тэгээ одоо жишээлх юм бол хүн болгоо ингээ өөрийгөө ажиглая гэж бодъё л доо. Би яг эцэг эхээсээ сэтгэл зүйн үед яг салсан хүн үү эсвэл холбоотой яваад байна уугүй юу гэдгийг анзааръя гэж бодъё. Тэгвэл би юуг ингээд ажиглах хэрэгтэй болоо. Нэн тэргуунд би юу хүсэж ийн вэ гэдгийг өөрөө ойлгож байна. Гэдгээс эхэлдэг юм уу? Ер нь бол нөгөө өөрийгөө ухамсарлах төвшин гэдэг зүйл яригддаг. Өөрийгөө ухамсарлах төвшин өөрөө 5 үе шаттай. Эхнийх нь үе шат нь өөрийгөө таних гэдэг зүйл байдаг. Өөрийгөө таних гэдэг зүйл дээр 3 зүйл яригддаг. Нэгдүгээрх нь би физиологоо би таньдаг. Жишээ нь миний гар зүүн гар илүү хэмээг хэрэглээд идэв юм уу? Баруун гараараа би илүү хэм хийгээд идэв юм уу? Би хурдан гүгээд идэв юм уу? Доголж гүгээд идэв юм уу? Энэ нөө би физиологтойгоо эхлээ би танилцах шаардлагатай. Миний өөрөө одоо би жишээ нь хөл богино мөртлөө би ийм одоо юу гэдэг урт хөлтэй баймаар байна ч гэдэг юм ийм ярихдаггүй шүү дээ. Тэгэхээр хүн болгоны бие физиологи тухайн хүндээ зориулагдсан байдаг учраас тэр ямар бие физиологтой болоо гэдгийг ойлгох хэрэгтэй байдаг. Жишээ нь ямар хоол идвэл надад тохироод идэв. Ямар хоол нь надад тохирохгүй байгаад идэв. Би юунд илүү дуртай байгаад идэв, юунд дургүй байгаад идэв гэдгийг ойлгоно гэмээр юм уу? За дараагийнх нь болохоор тарих гэж байгаа тийм. Тарих яадаг вэ гэхээр тарихаар би юуг бодож чаддیں۔ Миний чадамжууд байгаа шүү дээ. Би жишээ нь харахтаа холыг харж чадаад байгаа мó, ойрыг харж чадаад байгаа мó. Холыг харахтаа би бүхлээр харж чадаад байгаа мó, эсвэл фокуслж хараад байд юм уу? Харааны зөвхөн хараа хэсгээр ингээ ярих юм бол юм. Миний ой тогтоолт би юмыг маш хурдан цээжлээд байд юм уу? Би ой тогтоолтын хэв шинжээр ярих юм бол би цифр цээжлээд байд юм уу? Үйл явдал цээжлээд байд юм уу? Үйл явдал цээжилдэг хүмүүсүүд ихэнхдээ хүний нэр тогтоодгүй. Гэхдээ тэр үеийн тэдэнд тэгжсэн штэ гэдгийг ярих юм бол би тэгжсэн гэдэг ингээд юмаа ингээд ярьлаа санаа. Тий, шууд ойлгоод авчдаг. Харин нөгөө нэг цифр тогтоодог хүүхдүүд яадаг вэ гэхээр яг тоон одоо томьёодч гэдэг юм уу? Эсвэл тэр нэг юм бичигдсэн зүйлүүдийг илүү сайн тогтоодог. Тийм ялгаатай тийм тархины бүтцүүд байгаа. Тэгэхээр тийм тархины бүтцтэй бол би 1000 үйл явдал яриад энэ хүүхэд яах юм? Тогтоохгүй. 1000 энд би цифр нөгөө үйл явдал тогтоодог хүүхдүүд 1000 цифр яриад энд юм тогтоохгүй гэвчлэн ялгаатай нөхцлүүд асар их байна. Тэгэхээр тэр хүүхэд өөрөө миний тарих ингэж ажилдсан биш дээ гэдэг бас нэг үйл явцуудыг ойлгодог баг. Тэрийгэ илэрхийлдэг байх нь чухал байдаг. Дараагийн зүйл нь 3 дахь танин мэдэх ёстой зүйл нь сэтгэл хөдлөл гэдэг зүйл. За жишээ нь одоо би уурлахаараа ингэж ууралт юм уу? Эсвэл би зүгээр яагаа уурлаад байгаа гэдэг юм уу? Баярлахаараа би гэж баярлдаг юм уу? Эсвэл үсэрдэг юм уу те? Чи ялгаатай тэр нөгөө илэрхийлэмжийн хэсгүүд явж байгаа учраас би тэр сэтгэл хөдлөлүүдийг яаж хүртэж аваад хүртснийгээ би яаж мэдрээд байгаа гэдгийг таних мэдэх гэдэг үйл явц гарч ирдэг. Энийгээ таниад мэдсэн хүн илэрхийлэх гэдэг дараагийн шат руу орж ирдэг. Илэрхийлэн гэдэг нь юу гэхээр гол юм нь юун дээр байдаг вэ гэхээр энэ өмнөх юмнууд нь бүгд дотоодод явагдчихэдэг учраас гаднаас нь хүн хараад ойлгож мэдэхгүй. Илэрхийлэх тэр явцыг эцэг их сургууль багш нар өгчих хэрэгтэй. Илэрхийлэх гэдэг дээр бидний одоо жишээ нь Монгол хамгийн их анзаарэгддэг зүйл юу байдаг вэ? Хүүхдийнхээ илэрхийлэмжүүдийг зогсоочдөг. Нэг гэдэг юм ингээд нэг гацж ярангаа юм асуух гэж байхад нь яах гэдэг юм ямар төвхтэй юм бэ чи яасаа ядаргаатай юм бэ гэд. Нөгөө хүүхдэд тэр нөгөө илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлж өгөөгүйгээсээ болоод хүүхэд маань хөгжлөн гацчихдаг. Тэгээ тэр илэрхийлэмж гацчихаар яадаг вэ? Дотооддоо тэр нөгөө бусад процессууд нь хийгдээд байдаг. Буцаагаад нөгөө одоо хүний neuroscience-уудаар ч гэсэн ярьдаг зүйл нь гэхээр хүний дотоодод үүссэн энерги буюу энэ одоо мэдрэлийн эсүүдийн энерги заавал гадагшлах үүргийг хүлээсэн байдаг. Гадагшлах гэдэг нь заавал behavior хийгдэх хэрэгтэй байдаг.
А гэж бол А гэдэг үг аваа хэлэх ёстой. Нэг бол нэг юм зохиж авах ёстой. Эсвэл бичих ёстой ч гэдэм зурах ёстой гэд ямар нэгэн хэлбэрээр бүхнийг заавал энергийг буцааж гадагшлууд гэдгээр одоо програмчлагдсан байдаг. А тэгэнгүүт одоо ихэнх эцэг эхчүүдийн хийдэг зүйл нь өөрсдөө нөө ядраад байдгаас ч болоод тийм үү төвхтэй санагддагаас болоод ч юм эсвэл өөрийнх нь аав ээж нь өөртөө бас тэгж төдийлэн сайн харилцаж байгаагүйгээс болоод өөрийнх нь хүүхдийг яаж илэрхийлэх вэ гэдгийг мэдэхгүй. Юм л бол боль битгий наадах чи аюултай үгүй хэрэггүй гэдэг ингээд бид нар анхны хүүхдээ кодлж байгаа илэрхийлэмж дандаа үгүй гэдэг системээр кодлждаг. Тэгээ энэ үгүй гэдэг илэрхийлэмжийн систем нь өөрөө том болоод ирэхээр бидний шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг буюу юмыг дандаа сүргээр хардаг сэтгэлгээ үүсгэждэг. Юмыг яаж харах вэ гэхээр хамгийн түрүүнд эрсдлийн тооцож харах сэтгэлгээ буюу монголчууд нэг хүнийг ч гэсэн шүүмжлэл явчихдаг шүү дээ. Нэг зүгээр ингийн хийсэн зүйлийг те. Тэрний цаад одоо үндсэн таанаа гэхээр бидний эцэг их биднийг битгий боль гэж хэлжсэн тэр анхны суур кодоор илэрхийлэгдсэн учраас тэр хүүхэдийн тархи нь шууд эрсдэл тооцох гэдэг эхний тэр илэрхийлэмжээр сурчдаг. Тэр илэрхийлэмжинд ингээд гацалттай буюу илэрхийлэмж нь хэрвээ юм буруу тавилттай байх юм бол тухайн хүнийг ч шүүмжлэн нөгөө талдаа өөрийгөө ч шүүмжлэн. За тэгээд шүүмжлээд ирэхээр эрсдэл дандаа тооцоод ирэхээр юу үүсдэг вэ гэхээр дараагийн систем рүү ороод ирэхээр хамгаалах систем гэдэг зүйл гарч ирнэ. Хамгаалах системийн өмнө дахиад нэг юм гарч ирсэн. Үнэлэх буюу би дотооддоо үнэлгээ хийгддэг. Эрсдлийг ингээ харахтаа би энэ зөв одоо үгдээ нохоо намайг дайрах гэж байна. Нохоо над дээр ирлээ гэдээ бодоод үзэнгууд ихэнх хүмүүс том нохоогоор төсөөлөх юм бол би өд шууд зүгтэн би шууд одоо гүйнч гэдэг юм уу эсвэл би шууд дайрна чулуу бараа дайрна гэж ярьдаг те. Тэгвэл энэ хоёрын ялгаа нь юу байдаг вэ гэхээр энэ дотор ч үнэлэмжийн хэсэг яваад. Нөгөө бидний дотоод үнэлэмж буюу үнэлэх нөхцөлийг бүрдүүлэх буюу хий хоосноор бодит байдлаас хитэтсэн хэлбэрээр би үнэлж гин үү? Эсвэл яг бодитоор би үнэлж гин үү? Үнэлгээ минь яг бодит хэрвээ үнэлгээтэй байх юм бол анализ хийгээд хариу үйлдэл хийхдээ хурдтай болчихдог. А гэтэл ихэнх тохиолдолд нөгөө битгий боль гэж бид нарыг нөгөө одоо чинь би энийг одоо аягтай усыг ингээ харах юм бол энэ надад уг нь аюул биш байгаа шүү дээ. Гэтэл хүүхдэд бид нар юугаад ойлгуулчихдаг вэ гэхээр энэ аягтай ус нь өөрөө аюул юм аа. Зүгээр харагдчих та аюул юм аа. Нөгөө ягаад тэгэхээр би энд халуун ус хийцэн байж магадгүй гэж бодоод хүүхдийгээ битгий энэ аягтай усыг аваарай гэдэг хэлчихэж байгаа. Тэнгууд нөгөө хүүхэд энийг би өөрөө мэдрээгүй ээжиж хийсвэр байдлаар аюул гэдэг байдлаар харчингууд одоо миний хувьд миний үнэлгээ өөрөө хуурмаг үнэлгээний системтэй бодит биш системд орчиж байгаа. Ингээд ирэнгүүд нөгөө хүүхдийн үнэлгээний систем өөрөө дотооддоо өөрчлөлтөнд орчхоор чинь өөрийгөө яаж хамгаалах юм бэ? А тэгээд нөгөө талдаа ороод ирэхээр өөрийгөө илэрхийлэхдээ бусад хүмүүсүүдэд тохируулж яаж илэрхийлэх вэ гэдэг систем рүү шилжнөхөөс би яг ийм хүн юм аа. Хувь хүн маань ийм хүн юм аа гэдэг дээр яригдахгүй болчихно. Тэгэхээр дотоод энэ өөрийгөө ухамсарлах төвшин ийм олон байгаа боловч энэ бүх хэмжээс нь 0-6 наснд үүссэн байдаг. 0-6 наснд хүүхдийг хий гэсэн зүйлийг хийлгээд босыг ууй гэсэн болгоныг нь хийлгээд байх юм бол хүүхэд яг нөө өөрийн гэсэн бодит системтэй ингэж өсөх боломжтой тийм аа. Тэгээ Монголын нөгөө хүмүүжлийн арга барилын хамгийн одоо шилдэг зүйл нь юу байдаг вэ гэхээр хүүхдийг 0-3 наснд хаа мэддэг. Яагаад? Тэр хүүхэд чинь тэр нөгөө би өөрийгөө ингэж мэдэрчиж би юм гэдгийг мэдэрчиж тархины систем нь амар зүс. 3-6 наснд нь яг хатан мэт дээдэл. Хатан мэт гэхээр нөгөө тойглуулж байгаа мэт ингээ хайрыг илэрхийлж олж авах, өгөж авах гэдэг ийм системийг хийж гэнэ гэсэн. Тэгэхээр энэ нөгөө манай хүмүүжлийн арга барилд уг нь энэ бэйсэн зүйл. Гисэн хэдэж бид нар өөрсдөө цаг үеийн хувьд олон дайн дажин ч юм уу юм аюултай нөхцлүүдийг даван туулж исэн учраас бидний хүмүүжлийн арга барилд өөрчлөлт орсноор юу гэсэн бэр сэтгэл зүйн хувь салалт нь буруу тийш эргэсэн гэж үзсэн. Буруу тийш эргэсэн буюу юмыг сүргээр харах гэдгээр ингээд шийдлийг үүсгэсэн учраас одоогийн бид нар нөгөө сэтгэл зүйн хувьд бүх нийтээрээ ийм сүрэг ийм юмны давалгаанд ороод байгаа. Стрессний давалгаанд бид өртөөд байгаа нь ийм учиртай гэж бас neuroscience-уудыг бас үзээд байгаа хэлбэр нэг. Таныг сэтгэл зүйн хувь салалт гэж хэлэхээр айгүй тийм амьдралыг сонсогдоод байна л да.
яг нөгөө сэтгэл зүйн салалт хийдэг гэдэг ярихаар нэг юм ерөнхий юм нэг номын орчин үеийг санагдаад байгаа байхгүй. Тэгмүүд сэтгэл зүйн одоо хувийн салалт гэхээр айгүй нэг монголчуудад буух юм шиг санагдаад. Тэгэнгүүт одоо саяны таны ярьж тайлбарснаас ингээд ойлгохоор ер нь хүүхдээ яаж хүмүүжүүлсэн бэ? Хүүхдтэй яаж хандсан бэ? Одоо хүүхдтэйгээ ямар энэхлүүдийг бий болгосон бэ гэдгээс хамаарат нөгөө сэтгэл зүйн салалт болоод энэ үгүй ээ нүг гэдэг нь одоо анзаарах юм шиг санагдаж байна л да. Тэгэнгүүт энэ процесс маань өөрөө нөгөө нэг өөрийгөө таних ухамсарлах би тустай хүн гэдгээ ингээд жинхэнэ биегээрээ ингээд байх гэдэг зүйлийг өгдөг зүйл байгаа байхгүй. Гэтэл одоо нөгөө саяны таны тайлбарсан зүйлээс болоод энэ нь ингээд саатлууд ч юм уу гараад байдаг гэдэг. Тэгэнгүүт нэг ийм асуулт орж ирж байгаа. Ер нь сэтгэл зүйн одоо энэ хувийн салалт яагаад хийх ёстой юм? Хийхгүй бол яана гэж заавал хийх ёстой юм уу гэж ингээ асуумар санагдаад байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн хувийн салалт яагаад хийгдэх ёстой вэ гэд аваад үзэхээр одоо монголчууд болон Азийн соёл их юм зууралдамтгай соёл гэж үздэг байхгүй юу? Гэр бүлээрээ ингээ бүхэл бүтэн том хамаатан саднаараа ингээд нэг юмд ингэж төвлөрж төлөө гэдэг нэг юм одоо соёл оршиж идэг те. Тэгээ бид нар Америкуудыг ингээ харахаар гайхдаг те, нэг юм 18-тад нь хүүхдээ хөөгөө гаргана гэж одоо юу гэсэн үг юм. Яаж байгаа тэр чинь. Бидний сэтгэлгэн тэр буухгүй шүү дээ. Хүүхдээ бас нэг өөр өрөөнд унтуулдаг. Тэгээ тэр нөгөө хүүхдүүдийнхээ өөрсдийнх нь тэр хүсэж байгаа, сонсмоор байгаа, ярмаар байгаа юмнуудыг ингэж яриулах гэдэг ингээ ярьж байгаа шүү дээ. Энийг нөгөө бидний хувьд бол ойлгодоггүй. Тэгэнгүүт одоо Европод эцэг гэх нь нас урлаа гэд ингээд хүн ингээд сонсъё л доо тий. Тэр үед хүмүүсүүд яадаг вэхээр цаашаага амьдрал нь үргэлжлэх ёстой гэдгээр явдаг. Цаашаага ингээд миний амьдрал бас одоо үргэлжилж байгаа учраас би урагшлаад амьдран даа гэдгийг ойлгоод уй гашууга хурдан тавьдаг гэмээр юм. Гэтэл Монголд яадаг вэ гэдээ аваад үзэхээр над дээр ирдэг одоо үйлчлүүлэгч нарын 30-аас 45% нь ер нь бол уй гашуун асуудалтай байдаг. За тэр уй гашуун асуудал нь өөрөө бүр хэдэн жил дамансан буюу буруу одоо яг ингээд урагшилж чадаагүй юм л байна. Тэгээ яагаад энэ байгаа вэ гэхээр нөгөө тэр хүн маань явцсан штэ гэдгийг энэ сэтгэл зүйн хувь бол бүрэн тасраагүй байсан учраас бид нар хитрхи бие биендээ хамааралтай учраас уй гашуу хүртэл маш хүн дээр тусна. Юу гэхээр миний сэтгэл зүйн хувь холбоо тасраагүй улмаас би өөрийнхөө бүхэл бүтэн хоёр хөлмөн байхгүй мэт. Эсвэл бүр амьдралын утга учир байхгүй мэтээр би ойлгоно гэсэн үг. Нэг хүний нас баралт гэдэг зүйл. Гэтэл үхэл гэдэг зүйл чинь жам ёсны зүйл байдаг. Бид хизээч үхэл гэдэг зүйлд бэлтгэгдээгүй байдаг. Тэгээ бид нар 20 эдтэй байна уу, 30 эдтэй байна уу, 40 эдтэй байна уу, 50 эдтэй байна уу, 60 эдтэй байна уу? Тэр наснаас үл хамааран бид нар эцэг гэхээс хит хамааралтай тэр хүн холбоо үргэлжилсээр байдаг. Тэгээ тэр үргэлжилсээр байгаа учраас гашуудаад ирэхээрээ сэтгэл зүйн хувь тогтворгүй байдал руу оруулаад тэгээ одоо жишээ нь бид нар ярьдаг шүү дээ. Битгий уйл одоо буддын шашинд хин нэгэн ингээд нас урлаа гэхэд битгий уйлаараа замд нь битгий саад болоорой гэдэг ярьдаг шүү дээ. Тэр нь ингээд болчингууд яадаг вэ гэхээр нөгөө талдаа би тэрийг ингээд hold хийгээд буюу гэж авч үлдээд гадагшлах ёстой энерги маань эндээ ингээд түгжигдснээсээ болоод би байж байгаад гинт тесэрч гаргадаг тийм нөхцөл үүсгэждэг. Тэгэнгүүт энд нөгөө сэтгэл зүйн хүн холбоо асар чухал үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй. Надаас би сэтгэл зүйн хүн холбоо тасраагүй учраас би тэр хүнийг тавихгүй байгаа байхгүй. Тавьж явуулж чадахгүй. Гэтэл хин нэгэн амьдрал дээр одоо ертөнцид дээр насан туршдаа мөнх амьдарч байгаа хин нэг надад хилээчих юм бол байгаа юу? Байхгүй мэдээж. Байхгүй тий. Бүх юм өөрчлөлтөнд орж байгаа байхгүй. Бүх юм өөрчлөлтөнд орно. Бүх юм өөрчлөгдөхдөө би махан биеийг орхиод цаашаа яаж явж байгаа вэ гэдгийг бид нар мэдэхгүй. Шашин байдаг учраас бид нар магадгүй сэтгэл зүйн хувьд илүү юм итгэх, найдах гэдэг тийм өнцгөөс дараагийн хүнээ тавьж явуулах гэж оролддог. Гэтэл шашин маань өөрөө нөгөө гашуудлыг хүртэл би ойлгох хугацаанд ойлгуулж болтгүй хэлбэр рүү оруулчихдаг. Энийг зөв тайлбарлаагүй бас болдог юм юм уу? Юу гэхээр заа чи ойлж болноо. Гэхдээ
тэдэн өдөрт уйлчаа. Тэгээд битгий их уйлаарай. Гол нь энэ хүнийгээ тавьж явуулаарай гэдэг ярих хэрэгтэй байна. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр сэтгэлдээ ердөөсөө тавиагүй. Зүгээр л яг ингээ харахад бол ингээ зан үйл хэлбрээр нь тавиад явуулаад оршуулад байгаа боловч нөгөө талдаа хэдэн жилээрээ би тэр уй гашуугаа тэгээ яваад байдаг. Тийм. Тэгэхээр сэтгэл зүйн хүйг одоо тасална гэдэг чинь асар чухал зүйл байд юм аа. Тэгэхгүй бол та өөрийнхөө амьдралын одоо үлдсэн амьдралын хичнээн хугацааг яг энэ хүйг таслаагүйгээсээ болоод удаан хугацаар тээж явах нь ойлгомжгүй. А тех нь зүгээр эрүүлэр тэйхүүл бас зүгээр. Тэгэнгүүт одоо таны тайлбарласнаас би ингээ ойлгохдоо сэтгэл зүйн хувийн холбоо сална гэдэг нь багасаа одоо бий болж байгаа процессоо тэгэнгүүт бид нэр насан турш хүн болчихлоо шүү дээ. Аль хэзээний хойр гарцсан ч юм уу. Ийм уюудад эцэг их маань биднийг тавихгүй байлаа гэж бодъё. Одоо ийм уюудад эцэг их маань биднийг тавихгүй байлаа гэж төсөөлнө л тоо. Тэгэнгүүт насанд хүрсэн хүний үед бид өөрсдөө юу хийж болох вэ? Насанд хүрсэн хүний хувьд бид өөрөө өөрсдөө олох гэдэг рүү явах хэрэгтэй. Өөрөө өөрсдөө олоод ирэх цагт бид нөгөө ямар үед ээж аавда үгүй гэдгийгээ хэлэх, ямар үед тэднийг ойлгоод эсэргээрээ бид тэднийг ойлгож өөрөө эцэг их шиг аав ээжтэй хандахын гэдэг зүйл гарч ирдэг. Бидний аав ээжийн нэг зүйл байдаг нь юу вэ гэхээр дотооддоо ердөөсөө хөгжил үсээгүй. Дотоод сэтгэл зүйн хөгжил нь өөрсдөнд нь үүсээгүй байдаг учраас нэгэнд үүсээгүй хөгжлийг нь бид нар чи яа үүсгээгүй ингээд загнаад иж болохгүй. Тэгэхээр тэр хүмүүсүүдийн дотор өөрийнх нь сэтгэл зүйн хөгжил нь бага насны хөгжиг гэж байдаг. Хэдэн насн дээрээ ч тэд нар гаццныг нь бид нар мэдэхгүй. Тэгэхээр эсэргээрээ бид нар өөрсдөө хурдан том болж хурдан тэр нөгөө эцэг эхийнхээ хувьд том болсон хүнээр нөгөө гайденс хийж инхээр нь ингэдгийг гэдгийг эцэг эхтэй зааж тэр хүүг таслах процессыг хийх шаардлага. Тэгээгүйгээс болоод тэнд нөгөө эцэг эхчүүд ч бид нартай зууралтаад байдаг нөхцөл нь. Гол юм нь тэнд сэтгэл зүйн хувьд томроогүй хүмүүс төлөвшөөгүй байгаа одоо хүүхэд насн дээр гацсан хөгжил байгаа учраас тэд трама дээр гацсан байгаа гэсэн. Тэр трамаг нь бид нар одоогоор одоо яаж засахаа мэдэхгүй байна гэж ярьдаг тийм. Яаж засахаа мэдэхгүй байж болно. Гэхдээ гол юм нь юу гэхээр та өөрийнхөө учрыг олоод ирэх үед тэрийг чинь дагаад нөгөө надад тэр таны ээжийн эс байгаа. Надад миний ээжийн эс байгаа. Аавын эс байгаа учраас аав ээжийн эсүүдээр дамжуулж бид тэр мэдээллийг цааш нь дамжуулж нөгөө долгион чинь ингээ явна. Тэгэхээр бүх юм хэлбэлзэл гэдэг өнцгүүдийг яриад байдаг. Одоо жишээ нь neuroscience-ийг та ингээ анзаараад харах юм бол нейронууд хоорондоо ингээд ийм хол зайтай байсан ч хөл ургаж байгаа юм шиг ингэсээр агаад ингээд нийлж байгаа. Тэр яаж ийм гинт ийм хөлний ийм урт ийм юм үүсгээд байгаа. Цаанаасаа электродууд хоорондоо бие биентэйгээ таталцах гэдэг таталцлын хууль явагдаад тэгж бие биентэй холболт ган хэлхээс үүсгдэг гэдэг байхгүй. Тэгвэл энэ электродуудын нөгөө тал нь юу гэдэг вэ гэхээр хэлбэлзэл гэдэг зүйл. Одоо миний дуун хоолойны хэлбэлзэл чамд очихдоо бас ингэж одоо битэр хичнээн хоол байгаа ч гэсэн би ярингууд чамд миний юу ярих гээд байгааг нь ойлгогдож байгаа. Тэг яг ижилхнэр сэтгэл зүйн долгион гэж байдаг. Хэлбэлзлүүд. Тэр хэлбэлзлүүдийг одоогоор хүмүүсүүд үл ухамсарлах уу, даалт ухамсар гэж яриад байгаа боловч энэ нь өөрөө сэтгэл дотор явагдаж идэг. Сэтгэл зүйн холбоосууд гэж байна. Тэр нь харагдахгүй хэлбэр дээр байж идэг. Учираас бид нар тэрийг байдаг гэтээ мэдэхгүй ч гэдэг юм уу ингэж ойлгоод байдаг. Гэтэл энэ бол үргэлж байсаар ирсэн байх ч зүйл байгаа байхгүй. Одоо хүмүүс нөгөө нэг амьдрал дээр тэгж ярьдаг штеп. Ээж нь яг нэг хүүхдээ өвдөд байгааг мэдэрдэг ч юм эсвэл эхрүүд бие биенээ мэдэрдэг. Ах トゥ хүмүүс яг нэг төрсөн ихчдүүл бие биенээ нэг би яг тэгж мэдрээд байсан юм аа гэж нэг сүулт нь ярьдаг штеп. Уг нь бол нэг мэдээ сонсоогүй. Тэгэхээр энэ маань нөгөө нэг долгион бидний хоорондын нөгөө нэг гений холбоос юмтай холбоотой байх нь. Тэгээд бас таныг ярьж байхад эцэг их маань нэрэл өөрсдөө нөгөө нэг сэтгэл дотоод нь хөгжил нь явагдаагүй үнэхээр одоо тэр зүйл дээр гаццсан бол одоо тэгээ яах вэ гэж бодож байгаа байхгүй юу бодож байгаа. Одоо тэгэл хүлэн зөвшөөрөөл
чи харин урагшаа алах юм штэ гэж ингэ бодогдож байна. Тэгэхээр энд бас нэр нэг юм хүлээн зөвшөөрлийн нэг юм процесс явагдах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Дээрээс нь одоо би өөрчлөгдөд ирэхээр магадгүй манай гэрийнхэн намайг дагаад зарим нэгэн байдлаар өөрчлөгдөж болно гэсэн. Тэгэхээр энэ нь нөгөө талаараа нэрээ би хэрвээ хүлээн зөвшөөрлийн юмнуудыг явуулаад тавих юм ба тавиад дотооддоо би хөгжиж байгаа бол миний харилцааны хэлбэр нэр өөрчлөгдөж магадгүй юм шиг санагдаж байна. Тэгэнгүүт одоо би уурлахаараа дандаа л өөдөөс нь ингээд хашгирдаг байсан бол ингээд тис ондор яг шин гарахаар нэр хүн юу вэ гэж бодохоор юм шиг. Тэгэхээр яг хоо одоо энэ ярианаас магадгүй манай үзэгчид сонсоод эцэг их маань ингээ багаас нь бэлдэж их хэвтэй гэдгийг сонсцсон байлаа. Гэтэл бид нэр аль хэзээ насан турсан хүмүүс болсон. Тэгэхээр энэнд нөгөө нэг хин нэг буруутгаад ах нөхцөлөөс биш болж тарж байна л да. Тэгэхээр нэг юм том болсон хүн шиг те насан турсан хүн шиг жоохон хоошоо ингээ сууж агаад юмсыг жоохон эргэцүүлээд ингээ нэг хүлэн зөвшөөрөө тэгэл урагшлах хэрэгтэй юм шиг. Тэр хөгжил гэдэг зүйл нэрэл юм бахтай гэж бодогдож байгаа байхгүй дотоод хөгжил гэдэг зүйл. Тийм байна. Тэгэхээр сайн нөгөө нэг улс үндэстний соёлын хувьд нөгөө нэг ялгаануудыг ярьлаа шүү дээ тийм. Тэгэхээр Аз болохоор нэг өөр, за Европ болохоор нэг өөр байгаад байдгаа гэд. Тэгэнгүүт одоо яг монголчуудтай ингээд зориулаад сэтгэл зүйчийнхаа зүгээс таны ингээд ажиллаж исэн туршлагын зүгээс ийм нөгөө хэлмээр байдаг зүйл хэрвээ байдаг бол хичээсэ гэж нэг хувийн нэг хувьд юм боддог зүйл одоо таны төрж исэн бол тэдгээр нь юу гэдэг вэ? Илүү сэтгэл зүйн салалттай холбоотойгоор. Одоо ихэнхдээ ингэж санаагддээ нөгөө аав ээж нар бид нарыг одоо гимтэхтэй ч юм уу те бид нарын энэ хөв холбоосоос тавихгүй байгаа ч юм уу эсвэл бүр ингээ хит үл тоогоод те уг нь ингээ чиглүүлээд хүүхдээ ингээ ингэдгий шүү тэгдгий шүү гэд ингээ заагаад авч явхад л бид нар үл тоох гэдэг зүйлийг хөгжил гэж ойлгодог. Хөгжил. Тий. Үл тоонд миний яриад байгаа тэр нөө сэтгэл зүйн хүүг тавиа тэр хүнийг хүлээн зөвшөөрөөд чи бол оршихуй муу юм аа гэж хэлнэ гэдэг нь үл тоогоод орхих гэсэн үг биш юм аа. Эсвэл хит тэрэнд нь авт гэсэн үг биш юм аа. Энд чинь хэмжээс байгаа юм аа. Нөгөө хүүхэд дөнгөж одоо төрөнгүүтээ энэ аягтай усыг ингээд бариад ууж чаддаггүй. Энийг хэн зааж өгч идэг вэ гэхээр бид нар үйлдэж харуулад заадагтай яг ижилхэн сэтгэл зүйн тэр хөгжлийг бас эцэг эхчүүд өөрсдөөсөө үлгэрлдэг байдаг. Тэр өдөр тутмын тэр нөгөө таны үйлдэл өөрөө гэж үлгэрлэлсэн хэлбэрээр гарч идэг учраас та заавал очиж нэг ном уншаад ингэж ярих та биш. Гол юм нь юу гэхээр эцэг эхчүүд та бүхэн өөртөө ажиллаатгаач. Хүүхдтэй нэг ийм юм үлдээчих юмсан гэж нөгөө өөрийнхөө амсаагүй мэдрээгүй зүйлийг харуулсаж хүүхдтэй үлдээх гэж оролдохоосоо илүү тэр харуулслыгаа гялс нөхөж авах гээд өөрсдөнтөө ажиллаатгаач. Өөрсдийнхөө сэтгэл зүйн травматай ажиллах юм бол хүүхдүүдтэй нь харин утгаараа асар сайн хөгжил үүсгээ явчихд юм аа. Манай монголчууд яадаг хэр би өнгөрсөн. Би өнгөрсөн. Одоо та нар л гэдэг. Үгүй тэр өнгөрсөндөө биш. Таны энэ нэг мэдээллийн хэмжээс одоо өөрөө гацалттай байгаа тохиолдолд мянган хүүхэд чинь гоё орчинд гоё юм сураад гоё нөхцөл бүрдүүлээд энэ гацалт нь хിവэрэл байх болно. Тэгэхээр та хүүхэдтэй үнэхээр сайн сайхныг хүсэх гэж байгаа бол өөрөө өөртөө эхлээд ажиллаа. Манай дээр гарч ирсэн олон жишээ байдаг байхгүй. Ял эхлээд хүүхдээ өөртөө авчирч хүүхэд чинь гайг байна. Та эхлээд өөрөө ороод нэг засалд ороотгооч. Та нэг өөрөө нэг зөвлөгөөнд ороотгооч. Өөрсдөнтэй нь ажиллаад эренгүүд эхний хідэн одоо сешнүүд те эхний хідэн уулзалтууд бүгд яадаг гэхээр манай тэр болохгүй энэ болохгүй манай нөхөр тэгээ би ингээд тэгээд гэдэг яваад байхгүй. Тэгээд жаад өөртөө нь ажилласаар агаад өөрийнх нь тэр нөгөө нэг хэмжээсүүдийн арай өөр хэлбэртэйгээ засаад өрөнгүүд ээж болон аауд өөрчлөлтөнд өөрсдийнхөө сэтгэл зүйн өөрчлөлтөнд ороод ирэнгүүт хүүхдүүд нь өөрсдөө хурж ирээд асуудлаа яриад байж байгаа. Хизээч манай гэр бүлд манай хүүхдүүд надтай юм ярих гэж ярьж байгаагүй. Гэтэл өөрсдөө одоо ингэ хурж ирээд яриад байдаг болчлоо гэдэг ингэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүүхдүүд өөрсдөө маш нээлттэй байж. Бид нар чинь бичигдээгүй цаас хэлбэр нь хിവэрэ уян хатан хэлбэр нь хിവэрэ байж идэг учраас гол өөрчлөгдөх ёстой хүмүүсүүд бид нар байд юм аа. Тэгээ бид нар өөрсдийнхөө сэтгэл зүйн асуудлыг зэгцэлчихээр тэр нөгөө нээгдэх хэмжээсүүд харилцааны арга барилууд нь хоорондоо ингээд шууд нээлттэй хэлбэр рүү ороод тэгээ яриа өрнөхөд асуудал болоод. Тэгээд эренгүүд хүүхдтэй ч бид нар ажиллах шаардлага болчдөг байхгүй.
Тэгэхээр гол миний хэлмээр байдаг зүйл юу гэхээр та бүхэн бүгд өөрөө өөрсөндөө одоо ингээд гэрэл болооч. Надад нэг уншижсэн нэг маш гоё одоо үлгэр өгдөг байхгүй. Тэрийг би яагаад энэ ямар үнэн үг вэ гэж ойлголтол авч ирсэн зүйл үү. Нэг хүн бурхан дээр очиж гинэ. За ингээд үхээд очиж байгаа шүү дээ. Мэдээж бурхан дээр очиж байгаа юм чи. Үхээд очих асарх гомдолтой ингээд ууртаа очиол хэвээр нөгөө бурханы чинь барьж идэнгээ алдчихлээ. Яг гэсэн үгтэй гомдлоо хэвээр. Чиний тэр нөгөө ад жаргалтай амраа амгалан бүтээн гэсэн ертөнц чинь юу юм хаана хааж авахгүй байгаа зү. Одоо тэр бүтээсэн ертөнцөө явж хар ядуу одоо баяны те туйлууд юм байна. Зовлон нь ямар их гэж бодож ийн гэл ингээл амар их ярьж гин л те. Тэгэл бурхан ингээл сонсож байгаа бол нэг зүйл асууж. Таны хувьд яг энэ одоо амар амгалан ертөнц гэж юу гэлээд байгаа юм бэ гэсэн чинь бүх хүмүүс л яг юм гоё амар мөнгөтэй бол мөнгөтэй, баян бол баян бүгд л ижилхэн л баймаар штэ. Гэтэл юм ялгууртай чи ертөнц бүтээчээ тэр дотор чи бид нар зовч амьдарсаар байгаа л одоо ирж штэ гэл ярьж л те. Тэгсэн чинь бурхан ингээ сонсож байсан. Чиний хувьд шудраг үнэн одоо тэгш амьдрал гэдэг зүйл бол харагдаж байгаа энэ үзэгдлүүдээр хэмжигдсэн байна тийм үү гэдэг ижилтэй. Тэгсэн нөгөө хүн ингээд гайхал гэл ингээ нэг бүрэн ойлгоогүй гайхал тийм гэхдээ чи харал та гэл нөгөө бүтээсэн юмыг дахиад ингээл яриад. Тэгсэн чинь бурхан ижилтэй. За би яг ямар ертөнц бүтээсэн бэ гэдгийг чамд хэлье. Би хүн бүрт ижилхэн миний хувьд ижилдэг шудраг зүйл гэж юу вэ гэдгийг би хэлье гэдэг л дээ. Тэгээ за юу вэ гэдгсэн. Би хүн бүрт махан бие яг ижилхнэр махан бие бүтээж өгсөн. Тэр зөвхөн тэр хүнд л хамааралтай зүйл. Хишигтих бол хишигтих, пүүжээгийнх бол пүүжээгийнх гэдэг. Яг л нэг хүнд нэг л тийм махан биеүүдийг бүтээж өгсөн. За тэр хүний энэ махан бие удирдаасаа гэд би нэг л тархийг бас тэр хүнд зориулж өгсөн. Энэ тархи нь энэ хүний л бүтээл. Энэ зүйлүүдийг өөрийнхоороо бүтээж амьдраараа гэж би сэтгэл гэдэг зүйлийг бас шингээж өгсөн. За энэ сэтгэл гэдэг зүйлээрээ юу хүсэх юм, яаж энерги зарцуулахыг гэдэг бүх зүйл нь сэтгэлээс ингэж гарч идэг зүйл гэдэг. Энэ энергийн их усүр нь энэ юм аа. Тэгэд чамд харьяалагдсан цорын ганц бие, чамд харьяалагдсан цорын ганц тарих, чамд харьяалагдсан цорын ганц сүнсэн бие, махан бие одоо сэтгэл те. Ийм гурван зүйлийг ингээд би нэг хүнд энэ бол чи амьдралынхаа турш яаж л бол яаж зохицуулаарай гэд өгсөн энэ эрдмийг та нар дэлхий дээр аваачингуудаа хишигт намайг хараад ямар гоё том нүдтэй юм бэ? Би бас том нүдтэй болъё. Хишигт энэ зүйлд энергийг зарцуул. Хишигт пүүжэд энерги зарцуулж байгаа. Хишигт пүүжэ болох гэж энерги зарцуулж байгаа. Иннээс ч болоод амьдралын там үүссэн юм аа. Амьдралын зовлон үүссэн юм аа. Хэрвээ та нар өөрт байгаа энэ баялгаа өөрөө мэдэрч энийгээ ингээд зохицуулж чадах юм бол дэлхийн ертөнц амар амгалангийн ертөнц болж хувирахад асуудал байхгүй. Тэгэхээр өөрт чинь ямар эрдэнэ байгаа вэ? Тэрийгэ дахин хараач гэж одоо хэлмээр байдгаа гэдэг бурхан хэлж л дээ. Тэр үед ингээд тэр хөө ингээд чимээгүй болжээ гэдэг үлгэр байгаа. Тэгээ ингээд нэрээ ингээд бодонгууд нэрээ надад 10 хуруу байгаа. Би ягаад энэ 10 хурууг хишигтэд гоё харагдуулахын тулд одоо юу гэдэг юм миний хуруу муухайгаа гэдэг хишигтийн үнэлэмжээр энийг үнэлэх хэрэгтэй. Хэрэгцээгүй юу ах нь гэхээр хэрэгцээгүй энерги шатаалт явагдчихж байгаа. Гэтэл би энэ 10 хурууг би өнөөдөр зүгээр юм бичих ч юм уу, ном бичих ч юм уу, бүтээлээ тойрох ч юм уу, би ингэмээр гэсэн зөвлөдөө зарцуулсан бол миний энерги зөв зарцуулалтанд явж байгаа байхгүй. Би өрдөөсөө хишигтийг тоохчгүй. Хишигт тэгээд хишигт ч гэсэн өөрийгөө хүлэн зөвшөөрсөн, намайг хүлэн зөвшөөрсөн байх юм бол тэнд одоо юу гэдэг зөрчил гараад байгаа юм байхгүй. Жишээ нь би өнөөдөр үгүй хишигтээ чи өнөөдөр их даруухан санагдчихээн гэж хэллээ гэд бодъё л та тий. Хишигтэд энэ очихгүй бол тэгэл болоо. Би хишигтэг шүүмжиллээ. Тэгэхэд хишигт над чинь таны л бодол. Минийх биш гээл хүлээгээд авчих юм бол тухайн хүн өөр газар энерги зарцуулт хийхгүй. Энэ бусад хүн яачих бол инээ тэрэ гэж бодох шаардлагагүйгээр амьдрч эхлэх нөхцөл бүрдэж байгаа. Тэгээ амьдраад эхлэхээр чинь юу вэ гэхээр та өөрийнхөө төлөө өөрийнхөө энергийг зарцуулаад эхэлж байгаа учраас таны энерги танд зарцуулагдсан юм чи та
харуулсал гэж юм байхгүй. Хясал гэж үзвэл байхгүй. Та дүүрэн амьдрах гэдгийг тэр утгаар нь ойлгоно гэмээр юм. Тэгэхээр яг тэрнтэй ээжлэхэн та хүүхдээ хүлээн зөвшөөр гэдэг чинь ердөөсөө л юм. Тэр чинь өөрийн гэсэн махан биетэй байна, тархитай байна. Тэнцэнэ дахиад юу байгаа вэ гэхээр одоо сэтгэл гэдэг зүйлтэй байна. Энийг л та хүлээн зөвшөөрчлөлтөө гэл тэгэхэд ингээл ингээл аль нь нэг өмчлөх ч юм уу нэг нэгэндээ юм хамааралтай байх нөхцөл бүрдүүлэхгүй болчиход ертөнц өөрөө тийм их асуудалтай байгаад тах зүйл бас биш болчиход. Нэрэн тийм ээ тэгээ өмчлөх гэдэг үгсээ орж ирсэн чи одоо нөгөө нэг хуучин дуул тэгээ нөгөө чи би чамайг төрүүлсэн юм чинь баг тэгч чадсан шүү гэж нэг загнадаг гэдэг нэг тэр нэрээ айгүй их өмчлөж байгаа юм шиг. Тэгэхээр ингээ бодохоор юм хүлэн зөвшөөрөл нэгдэж байгаа хгүй тусдаа хүмүүс гэдэг юм хүлэн зөвшөөрөл. Тэгээ сая та хэлэхдээ нөгөө манай хүүхэд ингээд тэгээд ингээл ирдэг гэсэн чинь би бас тийм кейсүүдийг сонсч байсан байгаа хгүй. Миний амьдралдаа маш их олон сонсч байсан зүйл юм бол манай хүүхэд айгүй дуугаа ярьдаг болгомоор байна гэдэг зүйлийг би маш их сонсч байсан. Тэгэнгүүт яг тэр хэний хүсэл вэ гэж бодогдож байна. Тэгээд зүгээр дуугаа байгаагаар нь хүлээд авчих гэхээр яагаад байгаа юм бэ? Гингүүд таны дотор юу болж байгаа юм? Тэгэхээр би тэр одоо эцэг хэрвээ тийм байгаа бол тэрнтэйг л учраа олох нь шүү дээ тийм. Тэр ерөөсөө нэг тийм хүн болгонд өөрийнхөө учрыг олоод байх юм бол нэрэл сайхан тийм нэг нэгнтэйгээ зунгаарлцсан зүйл ингээд бас нэг багасах юм шиг мэдрэмж төрж байна. Тэгэхээр хоёлаа одоо нөгөө эндээс хүмүүс илүү нөгөө нэг яах вэ гэдэг асуултанд хариулт хүсэж магадгүй л дээ. Тэр хоёлаа эцэг гэхийн талаас ярил л да. Яг хүүхдээ өсгөн хүмүүжүүлээд явж байгаа эцэг гэх. Тэгэхээр энэ хүмүүс маань хүүхдээ нөгөө хүлээн зөвшөөрөө сэтгэл зүйн саллалтыг нь сэтгэл зүйн одоо хүн холбоогоо таслах ямар ч хэрэгтэй бид нэр хэрэгтэй байх нэ. Тэгэхээр энэнд бид нэр бэлдэж байгаа. Тийм болохоор хүүхдүүдтэйгээ сэтгэл зүйн холбоогийн салгалтанд нь бэлтгэхийн тулд яг яах ёстой вэ? Ямар зөвлөмжүүдийг дагуул илүү бас зүгээр вэ? Одоо би өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг зүйлийг одоо би бол бусад хүмүүсүүдийг мэдэхгүй байна. Нэг талаараа би ингэдэг гэж бас цэцэрхэж мэдэхгүй байна. Яа тэгэхээр бусад хүмүүсүүдийн амьдрал бас өөр байгаа. Зүгээр миний хувьд одоо би 2 охинтой хүн. 2 охиндоо ямар шаардлага тавьдаг вэ гэхээр би өгсөн ч та хоёр амьдр гэдэг. Ээж чинь байхгүй болсон ч хаач хамаагүй амьдр гэдэг ийм тасан цогцолтойг хийлгэхийг би багаас нь заасан. Яадаг байсан бэ гэхээр би танихгүй орчинд аваачаал зүгээр тавьчихна. Энд усуумаар бол чи надаас өөрөө усуу гэж чамаагүй. Шэмэр бол би шэмэр байна гэдгээ чи хэлнэ үү гэхээс би чамаас чи шэмэр байна уу? Чи тэгмэр байна уу? Гих нөхцөлийг би бүрдүүлэхгүй гэдгийг би 2 настайгаас нахгуулаа тэгээд. Жишээ нь би машинаас хүмүүс гайхдаг байхгүй. Би машинаас ингээ буудсан шүү дээ. Би хизээч хаалга нэж өгдөг. Манай хүүхдүүд өөрсдөө би 4-3 тагаас нахгуулаад би хаалгыг нээлээ эсвэл өөрсдөө суун. Би хизээч өргөж суулгаж ингэж юм гэдэг. Суусан уу? Суусан. Хаалга. Би машинаас гарлаа. Манай 2 хүүхэд яг галуун цугаа шиг. Хизээч би хөтөлдөхгүй. Яг миний араас алхаа явдаг. Машин явж гин үү? Машин ирэхгүй байна уу? Юу болж гин? Чи харна шүү. За хамаагүй анхаарлаа хаашаа төвлөрүүлэхгүй лээ. Чи харна шүү наадхыгаа. Би бол урагшаага хараад алхаа яваад байгаа шүү. Би чамайг хараагүй байгаа шүү гэдгийг ингээ хилэнгүүд манай хүүхдүүд ингээ яг араас юм галан цууш түк гэргээд дагаагүй гэдэг. Жишээ нь би цүнхийг яадаг вэ гэхээр би цүнхий ч юм байхгүй. Энэ цүнх бол чиний одоо үүрэх ёстой зүйл. Нөгөө талдаа бас дахиад яадаг вэ? Гэрийн даалгавар хийнэ гэдэг зүйл гэдэг. Би гэрийн даалгавар чи мэдэхгүй. Би тийм сайн монгол хэлтэй хүн биш. Би тийм сайн сурдаг байгаагүй гэл ингээл өөдөөс нь хэлээл. Тэгэхээр одоо яах вэ гэхээр чи л над одоо ойлгосон зүйлээ өөрөө ойлгоогүй бол ойлгоогүй гэдгээ үлээгээд багштайгаа асуудалтай бол багштайгаа чи өөрөө дийл хийх ёстой буюу өөрөө очиж асуудлаа зохицуулаа гэдэг рүү ингээд түлхчихдэг. Тэнгүүд манай нөхрийнх болохоор эсрэг байдаг. Тэгээ бит хоёрын хүмүүжлийн арга барил энэ дээрээ ингээд зөрчилддөг юм уу? Гэтэ яадаг вэ гэхээр манай хүүхдүүд надтай үлдлээ шууд ингээд юуг яах вэ гэдгийг асар сайн ойлгодог. За шүдэ гоор. Би 3 тагаас нь нахгуулаад зүгээр сойдснуудад дээр нь оог нь тавилаа мэ. За шүд өвдсөн үү? Шүд өвдсөн бол хэний асуудал вүлээ? Хин хамгийн их чихэр идлээ. Яагаад чихэр идлээ гэх ингээд энийг ингээ хэлээд өгчөнгүүд манай хүүхдүүд одоо өглөө орой босонгуудаа шүдэ угаадаг тийм дадалтай болсон.
За даарвал хэний асуудал илээ? Чиний асуудал. Яг тэгвэл чи өөрөө хувцас зохицуулж өмсөхгүй байна гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг талаас харах юм бол би их хүйтэн ээж юм шиг, хатуу ээж шиг санагдана. А гэхдээ нөгөө талдаа юу вэ гэхээр би яагаад байгаа вэ? Би явах нь үнэн учраас хүүхдээ би бэлдээд байгаа байхгүй. Чи би явчлаа гэхэд чиний өдөр тутмын амьдрал ингээ рутинд чи бүх юмаа өөрөө хийж идэл байх хэрэгтэй байна гэдгийг ингээ суулгаж байна. Биеэ даах. Биеийн даалгав. Миний хувьд биеэ даах гэдэг бол хамгийн чухал одоо чадвар хүн болж дүрсний хувьд хамгийн чухал чадвар гэж үздэг. Яа тэгэхээр би явхад энэ хүүхэд л амьдрын шүү дээ. Би 1000 ингээ явчаад хүүхдийн төлөө ингээд хажууд нь ирсэн ч би одоо сүнсэн биеэр хорогдоод үлдэх юм уу? Яаж чадахгүй. Тэгэхээр би амгалан явахын тулд нэг талаараа би бас амиа л удаж байгаа. Би амгалан явахын тулд манай хоёр алцахгүй дээ. Хаач энэ хоёр очроо олно. Хаач бүхнийг хийн. Хаач өөрсдөө илэрхийлэх чадамжтай дуу хоолойгоо гаргаж чадна гэдгээр би байлгадаг байхгүй. Тэгэхээр манай хоёрын тэр одоо бие даасан байдал яг ингээд тэгхгүй шүү гэдгийг хэлээд ингээ ойлгодог нөхцөлч гэдэг юм уу. Бүр ингээд суудсан байдаг. Хэрвээ чи санаж байгаа бол бүр ингээд надтай зүг ажиллаа хийх, надтай зүг 11 12 хүртэл надтай зүг ажилдаг байсныг санаж байна уу тий. Нөгөө өрөөнд ороод унтчихдаг. Тэгэл за хоол идэхүү за босоод ир тэгвэл ингээ гэдэг ингээд миний ажлыг бас ойлгодог болчихж байгаа. Миний ажлыг ээж ингэж ажилдаг. Тий энэ нь бол ингээд зүгээр эдэг гэдгээр ингээ хараад өсөж байгаа юм юм уу. Тэгээ миний хувьд хамгийн нэн тэргуунд одоо хүүхдүүдтэй бүлгэрлэж харуул одоо заамаар байдаг зүйлээ би өөрийн биеэр хийж үзвэл. Би дуртай ажиллаа хийж байгаа. Дуртай ажиллаа хийхдээ би шөнө орой болтол ингээ хийж чадж байгааз харж гин үг ингээд хүүхдүүдтэй харуулах. Тэг би юу хүсэж байгаа вэ гэдгийг хамгийн сайн мэддэг байгаарэ гэж хүүхдүүдтэй хэлдэг. Тэгээд хүсэхгүй байгаа зүйлдээ үгүй гэж хэлчих. Хүсэхгүй байна гэж хэлчих юм бол тэрийг хүмүүсүүд хүчлэх гэж нэг оролдоно тэгсэн чи үгүй гэдэг дээрээ л зогсчиход хинч чамааг өөр хүсээгүй зүйлээ чи үйлдвэрлэхгүй гэдгийг ингээд заатчихсан юм уу. Тэгэхээр манай хоёрын хувьд яг тэр үйлдэлүүд нь ингээд нүдэн дээр харагдчихэд. Хоол идэхгүй үгүй. Окей. Ус уух үгүй. Окей гэл ингээд миний хувьд байнга тэрийг л хийж байдаг. Тэгэхээр миний хийж чадах хүүхдүүдтэй өвлүүлж чадж байгаа цорын гац зүйл нь юу гэхээр чи өөрөө өөрийнхөө төлөө дуу хоолойгоо илэрхийлэх гэдэг нөхцөлийг бие даасан байдлаар бие даалгах байдлаар би хүүхдэд өсгөж байгаа. Тэгээ энэ нөгөө нэг би хүүхдтэй хайргүй гэсэн үг биш. Мэдээж тэр хүүхдүүд ч нөө сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй нэг дээшээ нэг доошоо ингэж болох нөхцлүүд бүрддэг. Гисэн хэдэж би тэрийг нь яадаг вэ гэхээр зүгээрээ гэдэг байдлаар нь хүлээж авч байдаг. Тэгээ энийг чи яаж зохицуулах юм гэдэг асуултаар дандаа асууж. Чиглүүлдэг. Чи энэ үед яах байсан бэ гэд асуучдаг ч юм уу. Тэгэнгүүт хүүхдийн тарих өөрөө нөгөө маш уян хатан байдаг учраас олон ийм асуудал шийдвэрлэх нөхцөл байдлуудыг үүсгэж чаддаг. Тийм шийдлүүдийг гаргаж чадчихдаг. Тэгэхээр хоёулаа нөгөө санийхаа агуулгыг ингээд сэдв рүүгээ холбоод үзэх юм бол сая хүүхдээ хүмүүжүүлээд явж байгаа эцэг эхчүүд маань яах вэ гэдэг рүү ингээд фокуслж ярьлаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг хүүхдтэй тусдаа хүн гэдгийг хүлээн зөвшөөрнө, хувийн орон зайг нөгөн, аль болох биеэ даах одоо тэр байдал руу чиглүүлнэ. Дээрээс нь эцэг өөрөө үлгэрлэж үзүүлнэ. Саний ярьсан шиг одоо би өнгөрсөн хүн одоо би яах вэ? Одоо чийл гэдэг биш те. Хүн өөрийгөө ингэж халамжилтын шүү. Хүн өөртөө ингэ санаа тавих хэрэгтэй байдаг те. Хүн нэрээ ингэ дуртай ажил хийгээд явбал ийм байдаг шүү гэдгийг ингэ үлгэрлэж харуулах. Дээрээс нь мэдээж хэрэг хүүхэд юм хойно ааш гаргана. Хэрэгтэй хэрэггүй юм хүснэ те. Янз бүрийн сэтгэл хөдлөл гаргана. Энэ үед нь та тогтвортойгоор өөдөөс нь хариу үйлдэл гаргах гэх мэтчлийн зүйл маань өөрөө яг л тэр сэтгэл зүйн салалтанд бэлдээд идэг юм шиг. Нөгөө талаараа одоо за яг өсвөр нас чинь нэг тэдэс тэдэн нас шүү гэж тодорхойлдог шиг сэтгэл зүйн салалтны тэдэс тэдэн наснд явагддаг шүү гэх бас өөрөө айгуу тийм өрөөсгөл байгаа юм л да тийм. Багаасаа би одоо ямар харилцаатай байсан тэр бүх зүйл маань л энэ хүн холбооны салалтанд нөлөөсөөр магадгүй тэр процесс маань явагдсаар байгаа л бий болдог байх нэ гэж ойлгогдож байна. Тэгвэл одоо сүүлийн нэг зөвлөмжөө хоёлоо эсэргээрээ аль хэдийн насанд хүрсэн тэдгэр хүмүүс дахиад одоо өөр зөвлөмжүүдийг хүргэе л да. Хамгийн анх бол
та хэлэхдээ ер нь бол өөрийгөө олох руу чиглэрээ гэж та зөвлөсөн. Тэгэхээр энэтэй холбоотойгоор хүн өөрийгөө олох гэдэг юм бол би юунаас эхлэх вэ? Эсвэл тэрийг одоо хэрэгжүүлэхийн тулд өдөр тутамдаа хэрэгжүүлж болох жижиг ингийн аргууд байдгүй гэх мэтчлэн гээд. Юунаас эхлэх вэ гэд аваад үзэхээр олон арга байгаа. Жишээ нь жишээ нь тэмдэглэл хөтлөх. Таны дотор байгаа энэ бүх мэдээлэл, энэ бүх мэдрэмж, таны хүртэж байгаа тэр бүх зүйл чинь 24/7 зөвхөн таалагддаг. Жишээ нь би хишигтэй амьдралыг ингээд мэднэ гэж ярих уу гэвэл үгүй. Миний яг хишигтэй амьдралыг мэдэх хугацаа бол магадгүй 40 минутын энэ яриалгаа болохоос биш. Би хишигтийг юу туулаад, яаж мэдрээд, яаж хүртээд, тэрийгээ яаж илэрхийлээд, тэрэнд ихсэн чинь ямар нөхцөл байдал үүсгээд, тэр нөхцөл байдал нь эргээд хишигтийг өөр зүйл мэдрэх болсон бэ гэдгийг би мэдэхгүй. Тэрийг цорын ганц мэдж байгаа хүн хэн бэ гэв. Би хувь хүн өөрөө. Шашны хэлээр ярих гэрчлэх гэдэг үг гэдэг шүү дээ, тийм. Тэгвэл энийг хэн гэрчилдэм бэ гэх юм бол ганцхан таал гэрчилж байгаа. Түүнээс би мэдэхгүй шүү дээ юм. Яг юуг хүртсэн бэ гэдгийг ч би мэдэхгүй байхгүй. Тэгэхээр яг тэр зүйл үнэхээр та бодит гэж өөртөө бодож байгаа бол үнэхээр энэ зүйлийг яаж та өөртөө үнэнч байхыг сонгоорой. Үнэнч байна гэдэг нь юу вэ гэхээр та гомцсон бол би гомцсон. Би ууралсан бол би ууралсан. Би надад наатах чинь таата байсан гэдэг ч юм уу те. Энийг л яг үнэн бодитоор нь илэрхийлээд сурч байгаа. Тэгэхгүй хин нэгэнд зориулж энийг илэрхийлдэг болгоод хувирахчаар энэ нөгөө дотоод хөгжил явж чадахгүй. Та юуг мэдрээд яаж яваад байгаа вэ гэдэг зүйл чинь бодит хэлбэрээр үүсч чадахгүй. Тэгэхээр та нэгдүгээр үнэн бодитоороо яг ингээд мэдээж амар гэдэг. Эхлээд яг юм хийнэ гэдэг хүн болгон айдаг зүйл. Хүн бусад хүнийг ингээд энийг ингэчээд гэдэг боловч өөрийгөө тэгээч гэдэг ингээ яриаггүй хинч чаддаггүй. Би ч чадахгүй яг үндэ. Зарим үед. Зарим асуудалтайгаа би нүүр туулна гэдэг. Миний хувьд ч гэсэн амар байдаг. Гисэн хэдэж тэр айж байгаа зүйлтэйгээ шууд нүүр тулж байгаа. Тэрийг хоёлаа ингээд хадгалаад авч яваад удаан хугацаагаар өөрийгөө өвтгөжихоор тэр үедээ гялс өвдөд гялс ингээд тавиад дуусгачих. Энергийг ингээд битгий энд нь хадгал гэдэг чинь юм байна. Гялс гаргаад гэтээ гаргахтаа яг үнэн бодит байгаа. Жишээ нь тарих биднэрээс хизээч хууртагддаггүй гэдэг байхгүй. Жишээ нь би хишигтэй гэжснаа. Миний ам цангаагүй би гэдэг яг үндэ ам цангацсан байсан. Ам цангаагүй гэд би нэрлэхэд те. Тэгээ тавьчих. Миний ам цангаагүй штэ. Тарих энэнд хууртагдж байна чинь үгүй. Нэрээ би миний ам цангаагүй штэ гэхгүй. Би яах вэ гэхээр энийг дуусаал доошоо буугаал сүүгээс ямар нэгэн байдлаар бүр том ус авна да гэж л миний тарих дараагийн би план зохиоцсон байна уу гэхээс биш. Би энийг умарана гэж бодсныгоо би hold буюу хойш нь татцсан л байгаа болохоос биш. Энэ нь болцсон гэсэн үг шүү. Тэр нь бол би зүгээр яг одоо ярьж байгаа. Ишигтэй миний ам цангаад байна. Энэ өөрөө 3 секунд. 3 секунд. Би тэгээ гараад CU орж том ус авах шаардлага байхгүй. Нөхцөл байгаа байхгүй. Би орж том ус авах шаардлагагүй надад бэлэн байгаа усыг би уучих байгаа гэдэг шиг. Яг ийм л зүйл. Тэгэхээр өөртөө үнэнч байгаад яг өөрийнхөө юу мэдэрч байгаа, өөрийнхөө юуг хэлхийг хүсэж байгаа тэр зүйлүүдийг баг багаар илэрхийлж сураа. Зарим үед бид нэр эв хавгүй илэрхийлнэ. Зарим үед бид нэр хүний дургуг хүрхэхээр илэрхийлж магадгүй. Гисэн хэдэж энэ оролдлогоо маш сайн хийгээд тайлбарлал өөрийгөө. Би яагаад одоо ус уумаар байгаа вэ гэдгийг тайлбарлчих болно шүү дээ. Би өглөө хишигтээ би ус уугаагүй гарцсан юм аа. Гэхэд хишигт ойлгохгүй гэх юм байхгүй шүү. Та яг ингээ яриан дунд яд усаа угаадах юм гэхгүй шүү дээ тий. Тэгэхээр би энийг уучхад л болчихж байгаа байхгүй. Тэгэхгүйгээр одоо би энийг одоо уун гэж байгаа уух ч юм уу тий. Энэ чинь ингээ ялгаатай. Тэгэхээр илэрхийлэмж болгон ч өөрөө ингээд хийж өөрөө яадаг вэ гэхээр ийм зөөлөн хэлбэрлүү шилжчихэд. Эхлээд яг хүүхэд алхад сурахтаа баацгандаг шүү дээ. Яв хавгүй. Тэрнтэй яг ижилхэн бид нарын өөрийгөө илэрхийлэх төвшин тийм л байдаг. Баацгансан. Яах гээд байгаа нь мэддэхгүй байж байгаад. Гэхдээ тэгэл нэг хийсээр байгаад ирэхэд та нэг мэдхэд алхдаг болно. Алхдаг болно гэдэг нь юу гэхээр
дор хайжл ингээд хишгтийг бодохгүйгээр за хишгтээ би уулаа шүү гэдэг хуучдаг болох тий. Дараачих нь яг би гүйдэг болохыг ч үгүйсэхгүй. Тэр би гүмээр үедээ гүгээд алхмаар үедээ алхдаг болгож хувирахын тулд маш олон практис хэрэгтэй байна. Тэгэхээр тэр нөгөө өөрийгөө илэрхийлэхээс хизээч битгий зайлсхийгээрээ таны илэрхийлэмжийг би л мэднэ гэж одоо зарим хүмүүс ингэдэг байхгүй. Миний дотроо юу бодсныг энэ хүн тааж байгаа бах та. Энэ хүн бодож байгаа бах та. Чи яагаад намайг боддггүй ингээд нөгөө хүндээ өөрөө би ингэмээр байна гэж илэрхийлээгүй гэж бидний харилцаан дээр хамгийн их гардаг алдаа тэр. Миний өмнөөс бодоод миний өмнөөс юу хүсэж байгааг минь хэлээч гэдэг хэлчихдэг. Тэгэх боломжтой юм. Боломжгүй шүү дээ. Миний өмнөөс тэр хүн чи яагаад хүн боддггүй гэгээд нөгөө хүнд ч гэсэн гутгуулах ямар гоё ах вдэ тий. Би яаж мэдх юм бэ гэгээд үнэнгээ хэлэнгүүт нь чи бүр надад хайргүй юм байна л та гэгээл тий. Тэр хайргуудаа биш юм а тэр хүн үнэхээр таны юу хүсэж байгааг тодорхой мэдэхгүй. Тэгэхээр нөгөө ингэж муур болгоно болж тоглохгүйгээр та юу хүсэж байгаа зүгээр шууд илэрхийл. Юу аммааргаа шууд тэрийгэ илэрхийл. Тэр нь нөгөө харилцаанд илүү амар нөхцөл үүсгэх байхгүй. Төвөгтэй үүсгэх байхгүй. Тэгээд нөгөө талдаа хоёр талаасаа хоёулаа яах юм? Хөгжих. Харилцаан дотор байгаа хүмүүс хоорондоо хөгжих. Би ингэж бодоод ингэсэн чинь чи ингэж ойлгоод чи ингэж ойлгосныг чи би ингэж ойлгоогүй байна. Бас ингэж ойлгож болох юм байна. Гэтэ чи бас намайг бас ингэж ойлгож болно гэдгийг намайг бас хараад мэдчихье. Гэт ингээд явчихаар хүмүүсүүдийн харилцааны хөгжил хүртэл арай өөр төвшөнд явчихна гэмээр юм уу. Тэгэхээр би хөгжөөд яваад ирэх юм бол зарим үед би тэрнээс өвдөлт аваад за ийм хүнтэй би ярихгүй байх хэрэгтэй байна гэж шийдэхгүй юу. За би ярих хэрэгтэй байна. Би заавал гаргаж хэрэгтэй байна. Би яг ийм төрлийн хүнтэй олон удаа ярьж үзээд энэ хүн ийм төрлийн хүнтэй яаж ярих аргаа олчиж бас болох байхгүй. Ингэж ярихаар болохгүйсэн. Тэгж ярихаар Б, Д, С, Д гэдэг олон аргаар үзсний дараа нэг арга нь тэр хүнтэй ярилцах арга нэвтрэлцчихэл та. Тэгэхээр нөгөө өөрийгөө илэрхийлэх тэр зүйл чинь таны хамгийн том хөгжил гэдэг шүү. Битгий дотроо байнга бодоод дотроо ингээд юмыг үйлдээд байгаарэ. Ихэнх хүн тархин дотроо амьдраад байдаг шүү. Тархин дотроо амьдралаа гэд би таны тархин дотор болж байгаа үйл явц тархины энэ дотор байгаа ертөнцийг чинь ойлгосон гэсэн үг шүү. Тэгэхээр таныг ойлгогдох гэдэг хоёр үг байна шүү дээ. Ойлгогдох гэвэл би ойлгохын тулд та надад ойлгуулах шаардлага гарна. Ойлгуулахыг байнга хийгээрэй. Тэгжээж би таны хил хязгаарыг ойлгоно. Тэгжээж би тэрлүү чинь нэвтрэхгүй байх. Биеэ дааж байгаа байдлыг чинь хүлээн зөвшөөрөлт чинь энд явагдана шүү. Гэж би бол хэлэх юм байна. Харилцан ойлголцоо. Тэгээ ойлголцооны тулд эхлээд ойлгуулах гэж оролдлого хий. Тэгчээ дараа нь тэр чинь ойлгож гинөө ойлгохгүй байна уу гэдгээс үл хамааран та тэр хийсээр байх явцад яах нь вэ? Харилцааны нэг юм шат гарч ирнэ тэмд чинь. Нэг юм уучраа оглох нөхцөл бүрднэ. Манай Монгол хүмүүсүүдийн хувьд нэг анзаарчихсан асар хайцтай түгшүүр өндөр. Одоо юм л бол ингээд тэр минь тэгчихгүй, энэ минь ингэчихгүй. Яана ингэсэн бол одоо яана гэв болоогүй юмыг татаж авчраад болгоод байгаа юм шигээр хардаг. Тэр одоо миний өдөр тутмын амьдралд хамгийн ойр хүмүүсүүд бүгд тэрийг хийдэг. Манай нөхөр машинтай ингээд явж байхад би машин барь явж байхад яадаг вэ гэхээр энэ хараа урдуур чинь ингэж хүмүүс орж ирэхээр ингэдэггүй юм штэ. Би тэр нөхцөл байдалд ороогүй байгаа надад тэр нөхцөл байдал ирээгүй байхад миний тарих тэрэнд яагаад хэрэгцээгүй энергийг зарцуулах хэрэгтэй болж байгааг ойлгох юм байна. Гэтэл тэр хүний хайр нөөрөө намайг яах нь эрсдлээс хамгаалж байгаа хайр. Хамгаалж байгаа төрлийн хайр. Гэтэ хамгаалахдаа нөгөө надад практик өгөгдөх нөхцөл байхгүй байхад хийж байгаа. Тэгээ би тэрийг сонсоод нэг удаа сонсоод өнгөрөхдөө яг тэр нөхцөл байдал үсэнгүүд манай нөхөр тэгж хэлжсэн да гэж бодож үлдэхгүй нь ойлгож байгаа. Би магадгүй эхний удаа юмаа мөргөх бах. Хоёр дахь удаа ингэдгийн гинлээ гэж ойлгох бах гэдэг. Янз хүн өөрөө дандаа үйлдэл хийж сурдаг. Учраас айх гэдэг зүйлээр бити ингэж нөгөө ирээдүйг татаж авчирч юм хийгээрээ.
яг одоо байгаа нөхцөл байдал тулгуурлаж зөвлөмж өгөөрэй. Тэгээгүү тэр хүүхдэд тулгараагүй байгаа асуудлыг авчирч ирчээд одоо энэ асуудлыг яригээд байх юм бол эн чинь өөрөө хэрэгцээгүй одоо асуудал болно шүү. Тэгэхээр яг бидний хувьд би болохоор юу гэж хармаар гэдэг вэ? Та бүхэн 3 цаг үеэнийг анзаараа харцгаа. Өнгөрсөнд танд байдаг харамслаа та чирж авчираад хүүхдэдээ заагаад байна уу? Ирээдүйд санаа зовоод хүүхдэдээ заагаад байна уу? Одоог нь яг харж юмаа заагаад байна уу? Энэ 3 цаг хэмжээс дээр та аль нь дээр нь байна гэдгийг хараа. Гол юм нь юу гэхээр одоо байгаа энэ цаг хэмжээс дээр нь ярих нь чухал гэдэг юм шүү. Одоо дээрээ төвлөрчгөөрэй. Өнгөрсөн дээр төвлөрөөд байгаа бол энэ бол таны асуудал байна. Ирээдүйд төвлөрөөд байгаа бол энэ бол таны бас асуудал. Тэр хүнд тулгараагүй зүйлийг би авчирж хэрэгцээгүй хичээл заагаад байгаа юм л ажиллах. Тэгэхээр ерөөсөө л анзаарч ажиглах руу орох гэдэг шүү дээ. Сайн хамгийн түрүүнд танин мэдэх. Тэгээд тэрэн дотроос анзаараад мэдэнгүүтээ бид нэр ямар нэгэн байдлаар тэрийг засах ч юм уу эсвэл тавьж уул хүлэн шүрх үйлдэлүүдийг хийж эхэлнэ. Гэхдээ энэ нь нөгөө яг хүлд орж байгаа хүүхд шиг багаас магадгүй эхлээд оноо нэхлээд болохгүй байна, ойлголцохгүй байгаа юм шиг санагдана. Гэхдээ хөгжлийн процесс учраас нэрэл тэгж явах юм шиг надад төсөөлөгдөж байгаа. Тэгээд үүний дараагаар нөгөө нэг илэрхийлж сурах. Тэгэхээр энэ нь нөгөө сэтгэл зүйн хүн холбоо сасан уу үгүй юу гэдгийг нэрэл мэдхийн тулд одоо би хаана байгаа вэ? Би юу хийж байгаа вэ? Тэгэнгүүт юу ачаатаас нагдаад байна, юу дараатаас нагдаад байна гэдгээ ерөөсөө л анзаарч таних нь байгаад байна шүү дээ. Тэгээ мэдээж хэрэг энд нөгөө шүүмжлэл болон буруутгалыг бас би нөгөө битээ авчраасаа гэж хувийнхаа зүгээс хэлмээр байгаа байхгүй. Буцаагаад олж авсан зүйлээ шүүмжлээд эхлэхээр чинь дахиад тань тайлах хэвээр процесс явагдах юм шиг. Тэгэхээр ерөөсөө л ажиглан танин мэдээж хүлэн зөвшөөрч оролдоод яа гэдэг л үг хэлмээр санагдаж байна. Тэгээд энэ түрээд нөгөө өнөөдрийн манд дугаар дуусч байгаа. Тэгэхээр та сэтгэл зүйч байгаа хувьд үзэгч сонсогчдод зориулаад сэтгэл зүй эрүүл мэндэд анхаараарай гэдэг нэг зөвлөмжийг хүргээд хоёлаа дуусгая. Нөгөө бидний хувьд асуудлаас бид нар үргэлж айдаг. Гэхдээ асуудалгүй нэг бүтэн сар та амьдарч үзсэн үү гэдэг асуулт тавьдаг байхгүй. Хинч тэгээгүй. Тэгэхээр асуудал гэдэг зүйл зүгээр л хүний амьдралд байж гэл зүйл. Хүний амьдралд нар манддаг шиг, сар буцаад буудаг шиг тий. Яг ийм зүйл байдаг учраас асуудал гэдэг зүйлээс битгий яагаарэ. Бидний хамгийн их энерги алддаг газар тэр асуудал гэдэг зүйлээс айгаад цугтахад байдаг шүү. Асуудал гэдэг зүйл тулгархаар л яана. Одоо гэл бид нар ингэж идэг тийм. Тэнд тэр тулгарцсан гэдэг өнцгөөс нь хараад бид нар хүлээж авах юм бол түгшүүр гэдэг зүйл бид нар өөрийнхөө одоо эрүүл сэтгэл зүйг дадуулах биш. Бидний хамгийн их одоо миний анзаарч байгаа зүйл болохоор сэтгэл зүйн эрүүл мэндэд хамгийн их юм хэрэгцээгүй энерги шатаалт нь хаана байгаад байдаг вэ? Түгшүүрэн дээр байна. Тэр түгшүүрийг ингээл үүсгээл. Тэгээд үүсгээд за энэ түгшүүр таны яг энэ асуудлыг шийдвэрлэж хүүгэнгүүт үгүй. Гэхдээ байлгаал. Тэгээ хамаг энерги алдсныхаа дараа бид нар юунд яагаад алдцснаа мэдэхгүйгээр ингээд урсгалд ингээд орж уддаг. Тэгэхээр юмнаас битгий айх нь ойлгомжтой. Гэхдээ зүгээр нөгөө талаасаа юу гэхээр ийм зүйл байдаг, ийм зүйл тохиолдчихлоо гэдэг асар хурдан хүлээгээд авчгаа. Хүлэн зөвшөөртөг хурдан хийх тэр процесс өөрөө таны сэтгэл зүйн эрүүл мэндийг маш хурдтайгаар хамгаалж идэг зүйл юм аа. Тэгэхгүйгээр бид нар асуудлаасаа цугтаад ирэхээр энэ чинь эрүүл мэндийн чинь эсрэгээр нь ингээд үсгээд байгаа юм аа. Тэгэхээр зүгээр яг энэ бүгдийг ингээд хүлээж авах гэдэг таны амьдралд тулгарч байгаа бүх зүйлийг хүлээж аваад одоо яах юм гэдэг рүү хараад үзчихье. Одоо тэгвэл яагаад болох уу гэдэг рүү хараад үзэх юм бол бидний энэ сэтгэл зүйн эрүүл мэнд өөрөө тогтвортой байж байна. Тэгэхээр бид нар асар их айдсын нийгэмд амьдарч байгаа шүү. Энэ айдсын нийгмээ бид нар дараагийнхаа залхамж халаа болж байгаа хүүхдүүдтэй өгөх гээд байна. Тэгээ өгөөд одоо яах юм бэ? Өгөөд одоо яаж амьдрах гэж хэлээд байгаа юм бэ гэдэг асуулт байгаа. Тэр ихэнх хөгшин хүмүүсүүдээс ингээ ярилцлага авч байгаа хүмүүсүүдийг одоо сошиалор дүүрэн байгаа шүү дээ. Та амьдралынхаа хувьд хамгийн үнэтэй гэж бодох одоо
3 зөвлөмжийг хэлээч гэтэнгүүд өөрсдийнхөө л амьдр гэдэг үгийг тэр 60 70 нас урах гэж байгаа хүмүүс бүгд гэж хэлээд байгаа. Тэг өөрсдийнхөө л амьдрч байгаа. Өөрсдийнхөө л амьдрах нь амар чухал байна. Өөрсдийнхөө л тэр амьдралаа босго гэдэг зүйлээ дээр фокуслох хэрэгтэй. Бусдын үзэл санаа бодлыг хүндэтгэж болох боловч өөрийгөө үзэл санаатаа бити энийг эсрэгцүүлээ. Өөр дээрээ төвлөрөө гэдэг үгийг байнга хэлсэн байгаа. Та харуулсал байхгүй амьдрал гэдэг чинь тэр. Тэгэхээр бид нар та өөрөөсөө нэг асуулт та өнөөдөр харуулсалгүй амьдарч байна уу? Гэт үсэх юм бол тэр хүн болгон өөрөөхөөрөө өөр юм хэлэх баг. Харуулсал баг байх тусам таны сэтгэл зүйн эрүүл мэнд ямар байна вэ? Сайн байна. Харуулсал их байх тусам шүүмжлэлт сэтгэлгээ их байгаад өөрийгөө шүүмжлэлсээр бусдыг шүүмжлэлсээр байгаа. Энэ тохиолдолд юу? Таны эрүүл мэнд төдий чинь гэмтсэн байна, өвдсөн байна. Тэгэхээр энүүгээр та өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг нэг хараад үзээрэй гэж л зөвлөв. Тэгэхээр өнөөдрийн маань подкастны урилгыг хүлээн аваад сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцсан Пүрэвсрэн сэтгэл зүйчтэй баярлалаа. За маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн маань дугаарыг түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэн нэгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг тийм харьцуулж байна гэдэг чинь ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болов. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал ямарваа асуудал тулгархад ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гээд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.